хоолныхоо хэмжээ порцийг өөрчлөхгүйгээр хоолныхоо орцыг нь өөрчлөхгүйгээр зөвхөн ерөөсөө амруугаа орж байгаа энэ дарааллыг л өөрчилчих юм бол тусандаа сахарын хэмжээгээ одоо хэмжээ өсөхөөс 70% сэргийлэх боломжтой гэсэн нэг юм. Одоо жишээ сайхан жигэрэглээд өгөх юмнууд нь ингээд одоо ногоо могоо ураг мурагч орцсон бол араас нь десерт идэж болно. Тэгэхээр хамгийн гол нь өлөн дээрээ битээ десертийг ерөөсөө яг чин сэтгэлээсээ та нартай бүр ингээд маш удаан хуваалцах юмсан гэж ингэж бодож явж исэн юм. Зэсэн байцгаана уу. Чи миний дэлгis сувта давтан морил нөө шинэ бичлэгтэй давтан морил. Яагаад ингэж хурдан ярьж байгаа вэ гэхээр би яг энэ introduction-ыг өмнө 5 удаа биччихлээ. За энийг бол сүүлийнх нь гэж найдаж байна. За энэ удаагийн бичлэгэн дээрээ та хэдийн гарчгийн дээрээс нь харж байгаачлан би юуны талаар ярихаар шийдсэн бэ гэхээр өөрөөхөө дуртай подкастын хамгийн дуртай дугаараа та нартай ерөөхдөө гол маш хэрэгтэй гэсэн зүйлсүүдийг ингээд нэгтгээд базаад энэ бичлэгээрээ та нартай хүргэх гээд сууж байна. За тэгэхээр энэ подкаст маань ямар channel вэ гэхээр Diary of CEO гэдэг одоо YouTube дээр channel байгаа. Энэ суугаад бол 600 орчим одоо subscriberтэй ерөөхдөө нэлээд том channel. Энийг бол хүмүүс бас аль хэдийн мэддэг болов уу гэж бодож байна. Хэрвээ мэддэггүй хүмүүстэй байвал энэ одоо channel ерөөхдөө одоо дэлхийн хамгийн мундаг гэсэн одоо экспертүүд, мэрэгчлэтнүүд өөр юу гэдэг эсвэл хамгийн одоо яг тэр тухайн сэдвэрээ хамгийн одоо үн цэнтэй мэдээлэл өгч болох үз тийм туршлагатай хүмүүсийг үрж ингэж ярилцлах гэдэг подкаст. Тэгэхээр ерөөхдөө маш олон сэдвээр зөвхөн эрүүл одоо амьдрахтай холбоотой төдийгүйгээр одоо өөр юу гэдгийг үерхэл хайр дурлал гэх донтолт гэх мэтчлэн маш олон сэдвээр ерөөхдөө хүний амьдрал тохиолддог маш олон сэдвээр одоо ярилцлагууд хийдгээ. За тэгээд энэ подкастын миний одоо сонгож одоо та нартай хураангуйч хэлж байгаа подкастын нэр нь бол одоо сахарын дээр хийсэн амьшигтай судалгаа бөгөөд сахар биднийг хэрхэн донтолдог вэ гэсэн юм дэртэй. За тэгэхээр энэ подкастын хамгийн гол одоо хэлэх гээд байгаа гол мессеж нь бол юу вэ гэхээр хэрхэн зөв идэх вэ? Эрүүл амьдрахын тулд илүү энергитэй байхын тулд одоо өөр эсвэл одоо жингээ хасахын тулд ч юм уу тийм ээ. Ерөөдөө эрүүл амьдрахын тулд хэрхэн зөв идэх вэ? Болон одоо дуртай хоол хүнсээ хэд хориглохгүйгээр хэрхэн өөртөө ашигтайгаар эрүүлэр идэх вэ гэдэг талаар энэ нэмэгтэй энэ подкаст энэ нэг цаг одоо 30 минутын подкаст энэ бол энэ тухай байдаг. За тэгээ нэг зүйлийг анхааруулах хэрэгтэй болов одоо хэлэх хэрэг тодруулах хэрэгтэй болов гэж бодож чинь тэрний үг гэхээр би болол ерөнхийдөө энэ подкастыг надад маш одоо таалагдаад энэ подкастыг маш олон хүмүүс үзээсэй энэ подкастад яригдсан зүйлсүүдийг олон хүмүүс мэддэг болоосоо гэдэг үднээс энэ подкастыг та нартай ерөөхдөө англи хэлнээс ингээд өөрөө хураангуулад ингээд ерөөхдөө товчлоод ингээд та нартай ингээд хүргэж байгаа шүү. Тэрнээс шинэ бол ингээд ямар нэгэн байдлаар миний хийсэн судалгаа ч юм уу тийм миний итгэл үнэмшил бол биш. Би бол ерөөсөө зүгээр дамжуулагч гэсэн үг. Би зүгээр ерөөхдөө өдөр тутамдаа л ингээд эрүүл амьдрахын сан яаж ингэж гоё энергитэй эрүүл байх уу зөв идэх үү нэ тэрэг гэдэг дээр зүгээр л маш их анхаарал өгдөг юм хүн байгаа шүү. За тэгээд гол яриараа орцгоё. Тэгэхээр Jency Anshosbe гэдэг энэ Франц эмэгтэй маань анх ерөөхдөө яаж хүмүүс нэлээд танигдсан бэ гэхээр 2022 онд Glucose Revolution гэдэг өөрийнхөө номыг гаргасан байна. Тэгээ энэ ном нь бол New York Times-ийн bestseller номоор шалгарснаас хойш ер нь бол нэлээд ингээд одоо нэр хүнд нөсөөд ингээд social media-гаар ингээд алдартай болоод явсан. Тэгээд social media болон YouTube channel дээр бол Glucose Goddess гэдэг нэрээр нэлээд алдартай юм инфлюенсер эмэгтэй. За тэгээд энэ эмэгтэй маань ер нь яагаад анх ингээд энэ глюкозын талаар судлаад хийсэн бэ? Энэ одоо чиглэл рүү орсон бэ гэхээр анх одоо 19 настайдаа ингээд гэмтэл авч исэн байна. Тэгээд ингээд нуруу муруугаа ингээд хуглаад нэлээд олон бэртэл аваад хэдий тэр одоо биеийн бэртлүүд нь ингээд эдгээд бодлого эдгээд зүгээр босон ч гэсэн сэтгцийн үед бол ингээд эрүүл биш байгаад байсан байна. Тэрний юу вэ гэхээр одоо өөрийнх нь тайлбарлаж байгаа нь бол одоо panic attack маркийн тэнгууд ингээд depersonalization гэж байгаа. Depersonalization гэхээр одоо өөрөөр тайлбарлахдаа яг ингээд өөрийнхөө ингээ биеийг мэдрэхэ болоод ингээд одоо баг ингээ сүнс нь ингээ өөрөөс нь гараа авсан юм шиг те ингээд нэг юм манандсан нэг тийм манандсан тийм байдалд ингээд үе ингээд ороод байдаг болсон гэж байгаа юм. Тэгээд ер нь учрыг нэлээд олохгүй ингээд өөрөө ингээд судлаад хайгаад явжгаад ингээд нэг өдөр ингээд цусан дахь сахарын хэмжээ нь яг ингээд их буюу ингээд нэг юм огцом ингээд өссөн үед яг энэ өвчин нь ингээд хөдлөөд байгааг одоо өөрөө олж авсан байгаа, анзаарсан байгаа. Тэг ингээд хэсэг ингээд ажиглаад байсан чи ерөөсөө л хамгийн гол ингээд тэр одоо өвчнөг нь ингээд одоо нөгөө хөдлөхөд ингээд нийлэн гол нөлөө үзүүлээд байгаа зүйл нь бол цусан дахь сахарын хэмжээнээс нь цусан дахь сахарын хэмжээ нь ингээд дэшээ доошоо буюу докторгүй байх үед одоо энэ өвчин нь бол илүү ойр орхон ингээд хөдлөөд байгаа юм байна гэдэг ингээд гаргалгааг нь гаргаад тэгээд ерөөсөө глюкозын талаар цусан дахь сахарын одоо энэ хэмжээ бидний биед хэрхэн нөлөөлдөг талаар ингээд судлаад хийсэн байгаа юм. За тэгэхээр одоо энэ бидний яриад байгаа глюкоз спайк буюу одоо энэ цусан дахь сахарын хэмжээ огцом өсөх
энэ бурхан ер нь бидний биед юу хийдэг вэ? Яагаад бид нар эндээс сэргийлэх ёстой болчиход байгаа вэ гэдэг хэсгийг би таадад товчхон тайлбарлая. За тэгэхээр ерөөдөө бол маш товчхон хэлэхэд бол за яг ийм шинж тэмдгүүд илэрдэг гэж байгаа юм. За нэгдүгээрт бол одоо cravings буюу одоо бид нар ингээд үргэлжлүүлээл ингээд идээд амар санагдах юм донтох мэдрэмжийг төрүүлдэг. Дээрэс нь одоо юм огцом ингээд нэг юм ядарсан мэдрэмж ингээд төрдөг. Одоо нормалны зүгээр энгийнээр ингээд идэж угаал ингээд байгаагаараа байж байгаад ингээд юм цаанаасаа нэг ядраад идэг штэ. За ийм шинж тэмдэг. Гуравдугаар бол одоо энэ инсулин гэнэ одоо цусны сахарын хэмжээний докторгүй байдал бол ингээд хурдан хөгжрөхөд хүргэдэг гэж байгаа. За дөрөвдүгээрт бол жинхэнэ хасыг хүсэж байгаа хүмүүс бол цусны сахарын хэмжээгээ доктортой байлгаж ээж жинхэнэ хаснууд гэхээс биш яг юм докторгүй цусны сахарын хэмжээтэй байлаа гэж бодоход жинхэнэ хасгад бол маш хэцүү үн боломжгүй гэсэн юм гол хэлж байгаа тайлбарлаж байгаа юм. За энэ cravings буюу одоо нөгөө ахин дахин идмэр санагддаг гэдэг хэсгийг хадаа тайлбарлах юм бол одоо жишээлбэл бид нар нэг бичээ идлээ гэж бодъё тийм ээ. Тэр бичээ идэнгүүд ингээд цусны сахарын хэмжээ ингээд огцом ингээд өслөө тийм ээ. Тэнгүүд огцом өссөн юм чинь огцом ингээд бас бууж таарна шүү дээ. Тэгэхээр яг тэр буух үед нь бидний бие организм одоо яста болохоо байлаа шүү. Одоо нөгөө энийг үргэлжлүүлээрэ дахиад юу дээрээ одоо энэ цусны сахарын хэмжээгээ ингээд ихсгээрээ доктортой байлгаарай гэдэг нөгөө докторгүй байцсан юм чинь ингээд огцом ингээд савлцахаар ингээд буцаад тэр хэмжээндээ очих гээд одоо юу вэ гэсэн үг байхгүй чам одоо бидний бие организм биднээс ингээд дахиад ингээд нэхэд байдаг. Тэгэнгүүт тэр нь биднэрт одоо бидний одоо сэтгэл зүйд юу гэж мэдрэгддэг вэ гэхээр энэ дахиад идмэр санагдаад байдаг. Нэг бичээ идчихлээ. За нэгийг л идэ гэж задлсан хайрцаг бичээнийг бид нэр ингээд нэг дор сууж байгаа. Бүгдийг нь идээд дуусгачихдаг тийм өөрсдөө анзаарахгүй. Тэр юу вэ гэхээр ерөөсөө бидний бие нь ингээд нөгөө бид нар бол зүгээр ингээд одоо юу юм бэ бидний бие организм дотор ингээд болж байгаа энэ процессыг боолно л болж ийн гэсэн үг юм л да. Яг ингээд тархиараа шийдэх гэж чадахгүй. Яа тэгэхээр тархи руу энэ гэдснээс чи ингээд ходоодноос чи ингээд мессеж очиод байна шүү дээ. Ингээд одоо энэ сахарын хэмжээ нь унтсан байна. Энийг нь буцаагаад ингээд докторжуулахад бол бид нарт дахиад сахар хэрэгтэй юм болохоо дахиад бичээ идгэнгүүд бидний тархи окей дахиад бичээ идэх хэрэгтэй гэдэг ингээд за тэгэхээр хоёр дахь хэсэг болох цусны сахарын хэмжээ докторгүй байгаснаар яагаад бид нар маш амархан ядраад байдаг вэ гэдгийг нь одоо тайлбарлах гэж хичээ. Тэгэхээр ингэдэг гинэ. Бид нар ингээд хоол идэнгүүд дэшээ тий бидний бие дотор байдаг митохондри тэр хоолноос ингээд сахарыг нь ялгаж аваад тэгээд энерги болгож ингээд хувиргадаг гинэ. Тэгэнгүүт бид нар одоо маш их сахарлаг одоо хүнс хэрэглээд маш их чихэр сахар ингээд биендээ оруулах юм болвол одоо нөгөө митохондри чинь ерөөсөө ингээд нөгөө ялгаад сайхан ингээд ажиллаад байсан юм чинь нөгөө хит их ачаал аваад тэгээд маш их стресс үүсээд ерөөсөө ажиллаа хийж чадах болно гэсэн үг байхгүй ерөөсөө ингээд одоо burn out гэж ярьдаг шээ тийм ээ маш их одоо баг ядаргаанд орно юм уу маш их ядраад ингээд юм маш их стресс үүсдэг гэж байгаа. За тэрнээс болоод нөгөө уг нь тэр митохондри чинь энерги биднэрт ингээд үйлдвэрлэж сууж явах хэрэгтэй байтал энерги үйлдвэрлэж чадахгүй болчихно гэсэн үг шүү дээ хитрхийг ачаал хүрээд ирэхээр тэгэхээр тэрний оронд ингээд нөгөө энергийн оронд биднэрт маш их стресс үүсдэг байгаа юм тэгээд ямар ч энерги тэр нөгөө митохондри чинь боловсруулж чадахгүй болохоор бид нар ингээд маш амархан ядардаг байх нэ. За амар ингээд юм шууд ингээд товчлоод ингээд тайлбарлахад бол юм байна. За 3 дугаарт нь шүү те бид нар одоо нөгөө глюкоз, байказ болоод маш амархан хөгшөрдгийн шалтгаан нь glycation гэдэг юм одоо юу болдог гэнэ процесс болдог гэнэ. За энэ хэсэг бол нэлээд тайлбарлах төвөгтэй учраас би та хамгийн гол зүйлийг нь хэлээ. Ерөнхийдөө одоо нөгөө цусны сахарын хэмжээ чинь дээшээ доошоо ингээд юм докторгүй байгаад л байх юм бол маш амархан хөгшрөн гаднаасаа өрчлөлтөй болоод одоо ингээд дотроосоо ч гэсэн бие организмуд бол бас ингээд хөгшөрж эхлэх нэ. За тэгэхээр бидний хамгийн бас гол сонирхож байгаа хэсэг болох ерөнхийдөө цусны сахарын хэмжээ докторгүй байснаар бид нар яагаад жингээ хасаж чаддаггүй болон ерөөдөө жингээ нэмээд байдаг вэ талаар одоо энэ эмэгтэйгийн тайлбарстыг би таадад гоё ингээд ойлгомжтойгоор тайлбарлаж өгье. За ингэдэг гэнэ ер нь бол бидний ингээд цусны сахарын хэмжээ ингээд огцом өсөнгүүд бидний бие тэр одоо огцом өссөн тэр сахарыг ингээд докторжуулахын тулд бидний биеэс инсулин гэдэг зүйлийг ялгаруулдаг юм байна. Тэгэнгүүт тэр инсулин яадаг вэ гэхээр тэр цуснд орж ирсэн илүүдэл сахарыг ингээд авангуудаа бидний биед ингээд одоо энэ булчингийн эдэсүүд рүү өөхний эдэсүүд рүү ингээд хуваарлаад илүүд тэр нөгөө сахаруудыг ингээд бидний биед ингээд хадгалдаг юм байна л да. Тэгэнгүүт бид нар хит их одоо тэр сахар ингээд биендээ ингээд оруулаад ирэх юм бол инсулин чинь ерөөсөө за одоо бидний биед юу гэдэг вэ гэхээр за одоо окей одоо ерөөсөө орж ирсэн бүгднгийн өөхний эсүүд рүү бүгднгийг хадгална. Ерөөсөө эндээс биенээс ерөөсөө юу ч гадагшлахгүй ерөөсөө орж ирсэн бүгднийг л өөхний эсүүд рүү хадгална гэдэг юм команд өгдөг юм байна. Инсулин бидний биед үүссэн байгаа үед тэгэхээр ерөөсөө бид нөгөө өөхний эсүүд чинь ингээд гадагшаага ингээд гадагшлахгүй ерөөсөө юм орж ирээд байна гэдэг чинь өөхний эсүүд чинь ингээд томроод биднэрт цэллүүд үсээд ингээд биднэрт одоо гаднаасаа ингээд таргалаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ ерөөсөө нэг урсгалтай болчтой юм байна л да тэр одоо инсулин бидний биед үүссэн тохиолдолд тэр өөхний эсүүд рүү орж ирж байгаа тэр сахарын урсгал
ойлгогдож байна тийм. За тийм ээ. Тэгээ тийм учраас бид нар чинь ингээд тархалаад байдгийм байна шүү дээ. Тиймээс ерөөсөө одоо яах вэ гэхээр бүгдээрээ энэ дөрвөн одоо шалтгаанаас гадна мэдээж одоо цусндах сахарын хэмжээний тогтворгүй байдлаас болоод маш олон асуудлууд үүсэж байгаа. Одоо тэр чихрийн шижин үүсэх нэтэрэ болол мэдээж асуудал. За тэгээд яг энэнийг нь би одоо сонсон бүхнийгээ таадаг яг өвчлөө орчуулан гэвэл энэ бичдэг бол бас бараг одоо нэг цагийн бичлэгийг тайлбарлавал би бараг 3 цаг болтон тайлбарлах байх. За тийм болохоор одоо бид нэр ерөөсөө гол сэдв рүүгээ оръё. Тэгэхээр ерөөсөө бид нар одоо цусндах сахарын хэмжээ ер нь хэр муу бөгөөд бид нар сэргийлэх хэрэгтэй гэдгийг одоо ойлгочлаа шүү. Тэгэхээр одоо би танарт энэ эмэгтэйгийн одоо энэ Glucose Revolution гэдэг энэ номон дээр бичсэн ерөөсөө энэ одоо цусндах сахарын хэмжээгээ огцом өсгөхгүйгээр одоо хэрхэн зөв идэх вэ гэдэг 10 аргачлалыг тайлбарлая. За тэгэхээр энэ 10 хайк буюу одоо энэ 10 аргачлал болвол ер нь бол одоо энэ бичлэгийн хамгийн гол зорилго миний танарт ингээ хэлхийг ингээ хүсээд байсан гол зүйлсүүд байгаа. Тэгээ хамгийн гол нь би энэ бичлэгийг одоо баг хагас жилийн өмнө 6 сарын өмнө ер нь бол үзсэн. Тэгээд энэ хайкуудыг бүгднийг сонснохоо дараа ер нь бол ингээ зарим нэгийг өдөр болго ингээ хэрэгжүүлээд явж байгаа юм аргачлалууд байгаа. Тэгээд маш амархан бөгөөд бид нэр өдөр тутамдаа ингээ хэрэгжүүлэх боломжтой байдаг юм энгийн аргууд. Тэгээд дээрэс нь би бүгднийг ингээ туршиж үзсэн учраас одоо танартаа би хэлэх гэж байна. За тэгэхээр номер 1-р арга. Энэ хоолыг зөв дараалалаар идэх. Нөгөө цусндах сахарын хэмжээгээ огцом өсгөхгүйгээр ингээд доктортой байлгахын тулд яаж идвэл зөв бэ гэхээр эхлээд хүнсийн ногоогоо идэх нь байна. Одоо тавган дээр байгаа хоол нь ширээн дээр байгаа хоол нь эхлээд бид нэр хүнсийн ногоогоор эхлэх нь байна. Тэгээд хоёрдугаарт нь уураг, тэгээд гуравдугаарт нь нүрс ус гэж идэх юм байна. Тэгэхээр одоо хүнсийн ногоолол ойлгомжтой тийм ээ, ямар ч ногоож ялан. За хоёрдугаарт нь уураг гэхээр одоо амьтны гаралтай болон одоо ургамлын гаралтай алимжиж болно. Жишээлбэл одоо мах өндөг гэдэг юм уу, эсвэл ургамлын гаралтай гэвэл дөөпүү гэдэг юм уу, тийм ээ, эсвэл одоо зарим сүс бүтээгдэхүүнүүд. За тэгэнгүүт хамгийн сүүлд нь нүүрс ус буюу одоо нөгөө талах, будаа, гоймон, төмөс өөр юу гэдэг тий. Одоо эсвэл магадгүй десерт, эсвэл жимс гэх мэтчлэн энэ нүүрс усаа хамгийн сүүлд нь идэх нэ. За хамгийн бүр ингээд гайхалтай заяа. Ингэж бид нэр зөвхөн одоо дарааллыг нь л өөрчилснөөр буюу хоолныхоо хэмжээ порцийг өөрчлөхгүйгээр, хоолныхоо орцыг нь өөрчлөхгүйгээр зөвхөн ерөөсөө амруугаа орж байгаа энэ дарааллыг л өөрчилчих юм бол одоо нөгөө цусндах сахарын хэмжээгээ одоо хэмжээ өсөхөөс 70% сэргийлэх боломжтой гэсэн. Одоо жишээлбэл би одоо өөр дараалалаар магадгүй эхлээд төрүүлээд ингээд талах малхаа идээд араас нь махаа идээд ногоогоо идээд ингээд идэх юм бол миний одоо энэ цусндах сахарын хэмжээ ингэж өслөө гэж бодъё тийм ээ. Энэ хүртэл тийм ээ. Харин би энийг зөвхөн ногоогоор эхлээд ургаа идээд төгсгөлд нь нүрс усаа идээд ингээд зөв дараалалаар идснээр энийг бүр ингээд 70% хүртэл ингээд бууруулах боломжтой гэд боддоо. Бүр ингээд зөвхөн дарааллыг нь өөрчлөөд шүү дээ. Тэгэхээр бүр гайхалтай газ. Тэгээд яагаад ингэж байгаа вэ гэхээр ер нь бол бид нэр ингээд шууд одоо нүүрс усаар ингээд буюу одоо нөгөө сахарыг ингээд биендээ ингээд оруулж чаар нөгөө би чинь аягүй хурдан шингээж аваад яагаад гэхээр өмнө нь хоол ороогүй учраас шууд ингээд нөгөө би чинь тэр сахарыг ингээд шингээж аваад тэгээд ерөөсөө нөгөө туснах сахарын хэмжээ чинь ингээд огцон өсчихнэ шүү дээ. Харин одоо эхлээд хүнсийн ногоо уурыг ингээд өмнө ингээд нөгөө энэ хоёроо идчихээр ингээд одоо нүүрс уснаас өмнө бидний биед алидины ингээд нөгөө одоо хаана усцсан байна гэх юм уу тийм ээ ингээд сатааруулах юмнууд ингээд бидний биеийн дотор орчиж байгаа хгүй. Тэгэхээр чи нөгөө нүүрс ус идэхээр одоо яг энэ дараалалаар идээд араас нь одоо яг нэг юм бичээ иддэг ч юм уу тэр бичээний биенд нөлөөлөх нөлөө нь болол ингээд харьцангуй маш бага болж ирнэ л гэсэн үг байхгүй яа. Тэгэхээр тэр нөгөө нэг орж иж байгаа тэр сахарыг бидний бие айгу харьцангуй удаан шингэнэ гэсэн үг. За энэ шалтгаанаар бид нэр ерөөсөө ингээд энэ зөв дараалалаар идээд сурчгал юм бол бид нар бол ингээд өнөөдрөөс чийсэн бол маргаачнаас чийсэн бол ингээд бидний хамгийн ихний алхам болчихж байгаа байхгүй ерөөсөө зөв дараалалаар идэх. За тэнгууд хоёрдугаар одоо нөгөө нэг аргачлал нь юу вэ гэхээр хоолндоо одоо энэ хүнсний ногоог ер нь заавал оруулж өгөх хэрэгтэй гэж байгаа хооллолтондоо. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд зөв дараалалаар идэхийн тулд бид нар угаасаа зайшгүй эхлээд ногоо идэх хэрэгтэй болчиход шээ. Тэгэхээр ногоо иддэггүй хүн бол яаж ногоогоор эхлэх вэ тийм ээ. Тэгэхээр хүнсний ногоо заавал хоолндоо оруулж ирэх хэрэгтэй гэсэн үг. За 3 дугаар хүн нэшээтэй калори тоолгоо болоо гэж байгаа юм. Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл калори бол яг тоонууд бол тэр тухайн хоолны ерөөсөө тэр бүх шинж тэмдгүүдийг илэрхийлэхгүй гэдэг л утгатай л амлалтаа. Одоо жишээлбэл калори баг одоо нэг бичээн байлаа гэж үү. Калори нь үнэхээр баг. Тэгсэн ч гэсэн тэр одоо тэр бичээн бол маш их одоо нүрс усэгтэй буюу сахар их маш их агуулж байгаа. Эсвэргээрээ калори өндөрч гисэн харьцангуй сахарын агуулмж нь бага тийм одоо хүнс байгаа. Одоо жишээлбэл тараг байдаг юм уу тийм ээ. Одоо грек йогурт байлаа гэж үү тийм ээ. Грек йогурт бол уураг маш ихтэй, дээрэс нь сахар харьцангуй багтай ямар нэгэн одоо жимс мэмсний орцтой биш л ба шүү дээ тийм ээ. Одоо нормалны грек йогурт.
калори ихтэй ч гэсэн уураг их агуулгацсан. Тэгээд нүүрс ус багтай. Асар гэрээ биднэрт калори бага хэрнээ сахарын агуулмж өндөр бичиж байгаа. Тийм учраас яг тэгсэн хэрнээ энэ хоёр хоёлаа ижлэхэн 150 калори байлаа гэж бодоход бид нар мэдээж грек йогуртыг идэх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөөсө хамгийн гол нь калори бол бүх зүйлийг илэрхийлэхгүй л гэж байгаа. Тийм болохоор калори нь бити их ач холбогдол гэж байгаа. Дөрөвдүгээрх нь бол өглөөний цан дээрээ маш их анхаарал хандуулаа гэж байгаа. За ерөнхийдөө бол одоо өглөөний одоо cereal гэдэг шүү дээ. За эсвэл нэг юм жимсний смути, эсвэл одоо нөгөө юм одоо Ovios ч юм уу те. Эднэр бол бүгдээрээ яг Ovios бол айгүй юутэй одоо маргаантай. За ямар ч байсан мань хүн бол ер нь одоо muesli буюу одоо энийг чинь нөгөө нэг юм жимс мэмстэй холиод ингээд зүгийн бол мөгийн бол шоколадаар ингээд амталсан юм нөгөө юм Ovios-ны юм юу гэдэг шүү дээ. Холимог байдаг шүү дээ. За тэрийг ерөнхийдөө бол хамгийн голчлон хэлж байгаа. Нэмэлт одоо сахарын агуулмжтай энэ төрлийн өглөөний хоол буюу ер нь чихэрлэг төрлийн өглөөний хоол бол маш том ийм глюкоз спайкийг үүсгэдэг гэж байгаа. Цусндаа сахарын хэмжээг огцон үүсгэдэг гэж байгаа. За яагаад гэхээр одоо бид нар унтчих хавцууд бол бид нар одоо нөгөө фастинг буюу одоо ингээд одоо энэ төрлийн мацаг барьж байгаа гэсэн шүү дээ. Бид нар унтчих хугацаанд ингээд бидний бие организм цэвэрлэгдээд ингээд өглөө болол маш мэдрэг болцсон байгаа үе гэсэн үг. Энэ үед ерөөхдөө хамгийн сайн өглөөний цусндах сахарын хэмжээ нь хамгийн сайн өглөөний хоол юу байдаг вэ гэхээр давслаг өглөөний цай буюу одоо эслэг их агуулсан, уураг их агуулсан, зөв сайн өөхтөөс агуулсан бөгөөд хэрвээ хүсэх юм бол одоо бахан зэргийн нүүрс ус буюу жимсний сонголт байж болно. Тэгэхээр ерөнхийдөө энэ хүн маань өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр за одоо өндөг одоо зарим одоо фета чиз буюу одоо уурагны агуулмж өндөртэй юм зарим бяцлаг ерөнхийдөө махж исэн болно тийм хэрвээ махсаг хүмүүс өглөө хоол одоо мах идмээр байвал бол ерөөхдөө айгүй зөв одоо өглөөний хоол болно. За тэгээд хамгийн гол нь ерөөсөө өглөөний цай бол тэр тухайн өдрийн бидний энергийн төвшин одоо ямархуу одоо тийм нөгөө нэг юм мэдрэмжтэй байх вэ гэдгийг одоо хамгийн гол шийдэж байгаа зүйл учраас ерөөсөө өглөөний цайгаа чихэрлэг зүйлсээр буюу ялангуяа сахарлаг зүйлсээр эхлүүлж болохгүй л гэж байгаа хамгийн гол нь. За тэгээд энээс хойш ер нь бол би юу гэдэг бас өглөөдөө ер нь бол аль болох өндөг тийм ээ өндөг бол ерөөсөө best option бүх цаг үеийн бүх хүмүүсийн тайлбарлаж байгаагаар тэгээ өндөг тэгээд даашаасан өвгөрцөй ч юм уу тийм ээ одоо нөгөө зөв одоо бидний бактери биед оруулж өгнө гэх мэтчлээ. Ер нь бол зүгээр аль болох давслаг өглөөний цай идхийг хичээж байгаа. За 5 дахь нь бол ерөөхдөө бүх төрлийн сахар болвол ерөөсөө адилхан. Одоо ингэж байгаа жишээлбэл одоо энгийн бид нар элсэн чихэртэй элсэн чихэр одоо зүгийн бол цагаан бор ийм элсэн чихэр бол ер нь бүгдээрээ л яг үнэндээ ингээд бидний биеинд ингээд одоо бидний биеинд орохоос өмнө бүгдээр өөр хэлбэртэй харагдаж байгаа ч гэсэн яг бидний биеинд орохороо ерөөсөө л яг л ижилхэн глюкоз спайкийг үүсгээл тэр нөгөө сахар л бидний биеинд орж байгаа учраас яг үнэндээ яг л адилхан. За тэгээд одоо жишээлбэл бид нар жимсийг бол ингээд бас ер нь айгүй эрүүл мэндэд хэрэгтэй гэдэг ингээд ер нь жоохон хамаа намаагүй идэх гэдэг шүү дээ. Тэгээд жимс ч гэсэн ерөөхдөө одоо яг бүх жимс биш мэдээж нь одоо жишээлбэл мандрин, алим энэ хоёр бол маш одоо энгийн жишээ тийм ээ. Алим мандрин хоёр бол ерөөхдөө яг өдөр болгон идэх хахад бол нэгч тийм сайн биш. Яагаад тэгэхээр бас л дотроо нөгөө фруктоз буюу одоо жимсний сахарыг ингээд агуулсан байдаг учраас энэ бол бас л бидний биеинд ингээд одоо орохороо глюкоз спайк буюу сахарын хэмжээг огцон өсгөх ингээд магадaltaй учраас бас л аль болох зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ идмээр ахын бол мэдээж нөгөө өмнө хийсэн шиг өмнө нь ямар нэг юм уураг юм уу одоо ногоо идээд ингээд идэх юм бол бид нар одоо арай илүү энергитэй нөгөө нэг сахарын хэмжээгээ дэшээ дошоод онцлохгүй байх нэ. Ерөн зүгээр хамгийн гол санаа нь бүх төрлийн сахарлал сахар, жимсч байсан сахарлал сахар. Энэ дээр нэг юм бас ингээд хийсэн нь жимсний жуус бол ер нь бол тийм сайн сонголт биш ээ. Яагаад тэгэхээр одоо жишээлбэл оранж жуус байлаа тийм ээ. Оранжнаас шүү дээ зүгээр сахарыг ингээд сорж аваад тэгэл ингээд стаканд хийсэн гэсэн. Гэтэл яг үний тэр оранжны нөгөө эд гэж ярьдаг шээ тэр нөгөө юм тэр оранжны эдүүд нь бол ингээ хамгийн одоо тэр витамин бүх юм ингээд уг нь агуулдаг. Харин оранж жуус бол ерөөсөө зүгээр сахарыг ингээд одоо тусна ингээ хийж аваад ерөөсөө та сахарыг нь л ууж ин гэсэн. Хамгийн гол юмнуудаа тэр нөгөө эдүүдэд нь жимснийхээ эдүүдэд нь үлдээчихэж байна гэсэн. За тийм болохоор ерөөсөө жимс идэх хамгийн бэст арга бол ерөөсөө маш сайн цэвэрлээд хальстай жимсээ оригиналаар нь идэх гэсэн. За 6 дугаарх нь юу вэ гэхээр одоо амттан идэхтэй биш үү ингээд амтлаг десерт идэхтэй ерөөсөө тэрийг амны зугаа байдлаар буюу хоолныхоо дараа идэх нь бол хамгийн зөв сонголтоо гэж байгаа. Яг мэдээж түрүүний тайлбарсан тийм ээ өглөн ходоодон дээрээ шууд чихэрлэг юм идэх юм бол нөгөө цуснаас сахарч нь пиу гэд дэшиг өгсөд ингээд дараа зөндөө олон асуудлууд үүсэн тийм ээ. Тийм болохоор
хэрвээ амттай мэдмээр санагдах юм бол хоолныхоо дараа үргэлжлүүлээд ямар нэгэн байдлаар хоолоо идчихэд хүлээж мүлээгээд шаардлага байхгүй. Ер нь бол нэгэнд ингээд биенд чинь нөгөө нэг энэ сайхан жигэрэглээд өгөх юмнууд нь ингээд одоо ногоо могоо ураг морогч орцсон бол араас нь десерт идэж болно. Тэгэхээр хамгийн гол нь өлөн дээрээ битээ десертэд ерөөсөө ийм зөв юмныхаа араас идэх нь илүү цусны дах сахарнд чинь нөлөө багтаа гэсэн үг. За 7 дугаар арга нь шүү дээ тий. Яг ийм хүнд хоол идэхээс өмнө ялангуяа заяа ер нь яг хоол идэхээс өмнө гэж манай хүн маань хэлсэн л дээ. Джесси маань гэхдээ ер нь бол яг миний хувьд бол би хүнд хоол идэхээс өмнө за энд ингээд угаасаа бэлэн байж нэг юм хоолны халбаар нэг юм стакан ингэж алюминий цуу найруулж уудаг. Ингэж ууснаар за би ямар цуу уудаг яг ингээд харуулчих тий. За энэ бол гэхдээ сурталчилгаа биш шүү. Ер нь бол яг цуу сонгохдоо бас нэлээд анхааралтай байх хэрэгтэй. Ямар ч хамаагүй цуу байж болохгүй. Болж өгвөл одоо raw unfiltered буюу нэг юм оригинал ийм одоо цууг нь сонгох хэрэгтэй. Тэгээд уухта бас мэдээж ингээд шууд ингээд шүдэрээ ингээд уухгүйгээр нөгөө нэг соруулаар уух юм бол бидний шүд бас ингээд одоо явандаа гэмтгээс бас хамгаална. Тийм болохоор уухаар бол соруулаар ер нь бол уужсэн зөв шүү. За тэгэнгүүтээ энэ одоо хамгийн гол санаа нь энэ одоо энэ хүчил бидний ингээд биеинд орсноор нөгөө нэг ялгараад байсан инсулинийг арай бага хэмжээнд ингээд байлгахад тусалдаг юм байна л да. За тэгэнгүүт одоо бид нарын 8 дахь арга нь юу вэ гэхээр хоол идснээхээ дараа 70 минутын дотор буюу 1 цаг 10 минутын дотор нэг ойролцоогоор 20 минутын дасгал хийх юм бол ингээд нөгөө нэг сахарын хэмжээгээ огцон өсгөөс ингээд сэргийлэх боломжтой гинэ. За энийг бол яг үндэ би бол хийдэггүй яхав. Гэхдээ миний зүгээс юу хийхийг хичээдэг вэ гэхээр хоол идснээхээ дараа би шууд аягаа угаагаад ингээд галтгоогоо ингээд цэвэрлэхийг хичээдэг. Яагаад тэгэхээр ингээд хүмүүс ингэж идэг шүү дээ. Одоо манай найз залууч жишээлбэл ингээд эсрэгээр хоол идснийхээ дараа ингээд амрах хөстэй гэж ойлгодог. Тэгээ шууд ингээд хөвтчих гээд идэг зэ ингээд амрах хөстэй гэж бодоод идэг. Ингээд яг яагаад амрах хөстэй гэж тэг юу хийсэн гэж амрах гэдэг нь ерөөсөй ойлгохгүй байдаг. Би бол миний хэд болонгод ингээд хоолоо идсэн юм чинь баган ч гэсэн шингээ гэдэг үүднээс босоод одоо аягаа угаачдаг ер нь бол. За тэгэхээр энэ 20 минутын хугацаанд ингээд дасгал хийхгүй ч гэсэн би одоо нөгөө тусандаа сахарын хэмжээгээ тогтмол байлгахын тулд бид нар яаж болох вэ гэхээр нэг юм хөдөлгөөн шаардлагатай гэрээ ажлуудаа хийж болно те. Одоо угаалгын машинаас хувцснуудаа гаргаж өглөөгч байдаг юм уу? Хогоо хаягч байдаг юм уу? Дэлгүүр гаргаж байдаг юм уу те. Ямар нэгэн хөдөлгөөн шаардлагатай юм одоо ямар нэгэн жижигхэн тийм гэрээ ажил байгаа бол тэрийг яг хоол идснийхээ дараа хийх юм бол маш зөв болно гэсэн үг. Дасгал хийвэл мэдээж бүр про маш мундаг байна гэсэн үг. За дараагийнх нь 9 дөхөө арга нь юу вэ гэхээр хэрвээ нэг юм амтныхаа зугаа гаргаад нэг юм идмээр санагдаад хөвмээр санагдаад байх юм бол жихэрлэг биш давслаг одоо снакийг сонгоорой гэж байгаа. Тэгээд давслаг снак гэдэг мэдээж бид нар чипсийг оруулаагүй. Чипс бол бурхан минь маш өндөр калоритой маш юуч хэрэггүй ингээд одоо дээлэнх чипс шүү дээ. Чипс бол биш давслаг одоо амны зугаа гэдэгт нь юу төлхөө ярьж байгаа вэ гэхээр одоо ийм уураг ихтэй бяцлаг байдаг ч юм уу тийм ээ калори багтай уураг ихтэй бяцлаг байдаг ч юм уу өөр одоо магадгүй эсвэл одоо мах за махыг амны зугаа болгож байгаа байж болно тийм ээ. За хамгийн сүүлийн 10 дахь арга нь юу вэ гэхээр одоо put some clothes on the car гэж байгаа хгүй одоо carb буюу нүүрс усыг дангаар нь нүцгнээр нь битгий идэ гэсэн. Дээр нь ингээд жоохон хувцас нэмээ гэж байгаа юм. За одоо жишээлбэл энэ Джесси маань өөрөө одоо жишээлбэл десертээ яаж идэх дуртай вэ гэхээр шоколадтай бэлэнд бол маш дуртай гэж байгаа юм. За тэгэнгүүт мань хүн одоо шоколадтай бэлууга яаж иддэг вэ гэхээр эхлээд нөгөө ноогоо идээд ургаа идээд араас нь хоолоо идснийхаа дараа десертээ иддэг гэж байгаа. Десертээ идэхдээ дангаар нийтгүүгээр дээрээс нь жоохон грек йогурт тавиад ингээд идчихээр одоо тэр нөгөө ингэж өсгүүгээр ингээд арай бага ингээд одоо өсөлттэй байна гэсэн. За ингээд ийм 10 аргыг бол энэ эмэгтэй маань номон дээрээ ингээд тусгасан. Тэгээд энэ 10 арга бол ерөөсөө best 10 арга. Тэгээ энэний одоо 20 минут дасгал хийхээс бусдыг за би яга дасгал хийдэг учраас ер нь бол би жоохон хөдөлгөөд хичээдэг учраас яхаа ер нь бол дагдаг гэсэн юм. Энэ 10 аргыг ер нь бол би өдөр тутамдаа байнга санаж явах бас ингээд амар ингээд амархан тийм хэцүү биш ерөөсөө айгу жижигэн ингээд юм одоо уйлтлүүд байгааз. За тэгээд энэ бичлэгийг би бүр хийх гэж айгу удаан бодлоо. Тэгэл ерөөсөө нэг юм төгс бичлэг ингээд бүгднийг маш гоёор ингээд хийх гээл бүх юмуудыг нь гоёор тайлбарлах амар ингээд ер нь жоохон хойшлоод яваадсан. Тэгээд би яг өнөөдөр энэ талаар энэ бичлэгийн талаар ингэж идэх дараалын талаар би яг найзтайгаа ярьж агаад ерөөсөө за энийг юу болгоод бичлэг болгоод өнөөдөр л хий гэж зориглоод одоо би ингээд одоо шөнийн 12 цаг болж ийн ингээд та нартай ингээд бичлэг болгоод ингээд хүргэж байна. Тэгэхээр одоо энэ зөв идэх дарааллыг те энэ энгийн хэрний ингээд ийм тоглолт хийж болохоор ингээд ийм хөөрхөн аргуудыг таад байна бас ингээд тушаад үзээрэй ингээд өдөр тутмынхаа амьдрал хэрэгжүүлээрэй ойр дотныхоо гэр бүлийнхэндээ бас ингээд хамт байгаа хүмүүстэй бас ингээд хэлээрэй.
Тэг ямар нэгэн байдлаар та манаас ингээд турхад нь ч юм уу эсвэл эрүүл мэндээ сайжруулахад нь ингээд энэ бичлэг бахан ч гэсэн тус болох болов уу гэж үнэхээр найдаж байна. Хамгийн гол нь энэ 10 аргыг таад маань мартахгүй тушаад үзээрэй. Тэгээ дээрэс нь мэдээж энэ бичлэгийн линкийг нь би одоо description хэсэг дээр оруулчихъя. Энэ цаг 35 минутын энэ ярилцлага бол бүр маш гоё мэдээллүүдээр бөмбөгцсөн үнэхээр хэрэгтэй. Ингээд сонсоход ч гэсэн айгүй тийм гоё тийм амархан юм тийм ярилцлага байсан. Яг хав англи хэл дээр гэдэг л одоо гол юм байна. Тэгэхээр хэрвээ англи хэлтэй хүмүүс явбал бас үзээрэй. Яг хав англи хэл сурж байгаа хүмүүс ч гэсэн ингээд сабтайтлыг тавиад үзэхэд бас ер нь нэг тийм хэцүү тийм ойлгоход бол хэцүү гэж би бол бодохгүй байна. Тийм ээ цаашдаа би ер нь нэг юм эрүүл байх талаар, нэг юм гоё эрүүл жинтэй фит байх талаар ер нь бол угаасаа би өөрөө байнга ингэ сонирхож байдаг учраас энэ талаар шинэ мэдсэн одоо зүйлсүүдээ хуваалцах болно. Зөвхөн ингээд эрүүл мэндч гэлтгүй ер нь ингээд та нартай би ингээд ийм хэрэгтэй гэж бодсон зүйлсээ иймэрхүү байдлаар ингээд хуваалцаад явах болно. За тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк дараарай, subscribe дарж намайг дэмжихээ битгий мартаарай. Маш том одоо дэмжлэг болдог юм шүү. За тэгээд намайг Instagram дээр дагахыг хүсвэл би энэ Instagram хуудасаа оруулчихъя. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.